Сайн байцгаана үзэгчдээ. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Учиртай урилгын нэвтрүүлэг маань эхлэж байна. Нэлээд хэдэн жилийн өмнө Монголын кино сонирхогч үзэгчдийг байлан дагуулж байсан Боолын гэр гэдэг кино сайн мэдэж байна. Энэ кинонд нэг залуу бүсгүй маш чадварлаг тоглодог. Үүнээс хойш олон танигдсан, царайлаг, ухаанлаг үзэгчтэй бүсгүй байдаг. Энэ бүсгүй манай студид хүрэлцэн ирсэн байна. Жүжигчин Цэнгэл. Энэ өдрийн мэндийг хүргэе. За, өдрийн мэнд хүргэе. Сандраж мандраа ичээд нөгөө. За сонь сайхан юу вэ? Ойрд бол дэлгэцээр хараагүй. Гэхдээ сүүлний кинонд тоглосон байсан шүү дээ. Хамгийн сүүлд дэлгэцэнд гарсан кино гэвэл Эрхэн болгож өгөөч гэх кино байгаа. Тэгээд сүүлд яг тоглосон гэх юм бол Улаанбаатар би чам таартай гэдэг олон анги дуран сайхны кинонд тоглосон. Бас дэлгэцээр одоо яг кино театруудаар гарч байгаа Хүсэл гээд бас кинонд тоглосон байгаа. Гэхдээ жижиг дүрд ерөнхийдөө бол жижиг дүрд тоглосон. Тий. Нэг хэсэг кинонд тоглоод нэлээд олон танигдчихсэн. Нэлээд эрэлттэй жүжигчин байсан. Тэгээд ер нь нэг завсарлах шиг үстэй. Тий. Хэдэн жил завсарлаа? За 2009 онд би хамгийн сүүлд Гоёлын дашинц кинонд тоглосон. Тэгээд тэрнээс хойш бол 2014 он хүртэл бараг завсарлаа да. Цэнгэл мэрэгжлийн жүжигчин биш шүү дээ. Тий. Тий. Гэхдээ ер нь бол жүжигчин гэдэг статустай явдаг. Тий. Хүмүүсийн мэддгээр болж жүжигчин гэдэг л явдаг тий. Ягаад анх энэ кино урлагтайр нь холбогдсон? За ер нь бол багасаа л кино үзэх туртай. За би ч гэлтгүй ерөөсө хүн болгонд кинонд бол дуртай л та. Тэгээд хэрвээ завшаан тохиолдвол хэрвээ надад намайг аз дайрдаг юм бол би нэг удаа кино тоглож үзэндээ гэж яг үнийг хэлэхэд бол мөрөөддөг байсан. Тэгээд би Монголд эцэд хүүхдийн нэвтрүүлгийг 7 жил хөтэлсэн байхгүй юу? Тэгээ яг тухайн үед бол тухайн үеийн хүүхдүүд бол намайг мэдэн л дээ. Зургатаар гардаг, цоглог хөтөлбөр гээл ингээл энэ нөгөө хөтлөгч охин байж гэдэг юм уу тэгж бол мэддэг байсан. Тэгээд ингээ байжсэн чинь одоо энэ Боолын гэрээний найрлагч Батболд ах маань над руу нэг удаа залгсан байхгүй юу. Тэгээ Батболд ах намайг яаж таньдаг вэ гэхлээр нөгөө хүүхдийн нэвтрүүлэг хөтэлдэг гэдгээр маань ерөнхийдөө мэддэг байсан. Тэгээ ахын дүү ингээд ирээ сайн амьдрал ингээд бид нар ингээд киноны проб авах гэж байна. Тэгээд ядгийн зүгээр нэг удаа шалгуулад үзэхгүй юу энд гайсийнхан байна зөндөө хүмүүс байна хүрээд ир гэдгсэн аахгүй. Тэгээ би очисон. Тэгсэн чинь тэнд нэг бараг 100 гаруй охин байсан. Яа тэгэхээр тийм нээлттэй тийм пробын шалгуулалт явж исэн байхгүй зураг тэмтрээр зарлцсан. Тэгээд юу яагаад очисон чинь шалгууллаа гайсийнхан байсан, аюушигч байсан. 100 гаруй охин байсан тийм. Нэлээд олон охин байхгүй тухайд тэгэл ороо шалгуулсан 2 дахь шатандаа орсон, 3 дахьтаа орсон. Тэгэл ерөөхдөө бол тэнцэл тэгэл анх сайн амьдрал минь гэдэг кинонд тоглосон. Тэрний дараа бол Булдаах маань дахиад надад Боолын гэрээ гэдэг киног бол санал болгосон л да. Тэгээ миний тоглосон кинонуудын ерөөхдөө 3 нь бол Булдаах их. Тэгэхээр анх ер нь Булдаахтайгаа л танилцаал энэ кино урлаг руу илүү их тийм түлхүү орох замыг байна тавьж гисэн гэх юм уу да. Тий. Сайн амьдрал минь гэдэг киноос илүү Боолын гэрээр хүмүүс мэддэг бах тий. Яг л их өрмөц дүр гаргадаг штэ тэр чинь тийм. Яг уу тэр киноны хар бараан тал руу гаргадаг тийм. Зохиолын анх уушиж яхад яг ямар санагдчихсэн. Шууд чөхөөрэй гэж бодсон уу? Бас энэ чи тийм. Би ер нь их тийм шартай хортой л да яг үнэ хэлэхэд. Тэгээд сайн амьдрал минь тоглолцоод угаасаа багасаа л би нэг юм хийвэл яг хийсэн шиг хий. Аливаа юмд хэрэг зүтгүүл зүтгсэн шиг зүтгэе гэдэг тийм хүүхэд байсан байхгүй. Тэгээд сайн амьдрал минь тоглоод дуусны дараа надад яг үнэ хэлэхэд сэтгэл би их дундуур байсан. Өөрийгөө тэр тоглолтыг хараад би мэрэгжлийн хүн бишэлтэй гэхдээ л зүгээр л хүүхэд гэдэг утгаараач тэр юм уу би чадсангүй дээ гэж өөрийгөө голсон байдаг шүү дээ. Голсон байхгүй. Тэгээд дахиад надад нэг боломж олгочоосаа гэж их хүсчихсэн. Тэгэх юм бол би өстой үзүүлээд өгнөдөл гэж бодчихсон л та тухайн үед. Тэгсэн чинь харин аваа золоод Булдаах над руу тэр зун залгадаг байхгүй. Тэгээ залгаад ингээд яриад гисэн чинь би ерөөсөө юу ч самаагүй би орно л гэсэн. Тэгээ харин зохиолын нуурсан чи айгүй амар юм байсан. Тэгээд яах вэ? Хүүхэд гэдэг юм уу нөгөө нэг гин зоригтой зангаараад шууд ингээд орчих. 17 байсан. 17 тийм. Тэгээ одоо ингээ хүмүүс ингээ наваа ингээ харчид өнөө өвчин төлдөг охин байна гэдэг хараас айгүй сэтгэл эмзэг сэтгэл та. Талч шартай байсан бохоо шартай байсан. Тий шартай хартай байсан. Тэгээд кинон тоглоод нэлээд олон танигдж байгаад халуулсан шүү дээ. Тий. Яс үнэтэйс утсан юм уу, сургууль сурсан юм уу гэх. Тий. Би тэр үед оюутан байсан байхгүй юу? 3 дахь курс оюутан байсан. За тэгээд мэдээж 4 дугаар курст ороод нөгөө сургуулаа төгсөх шаардлагатай болсон. Яа тэгэхээр би кинон тоглоод яг үнэ хэлэхэд бол хичээлээсээ нэлээд хоцорсон байсан. Тэгээд манай багш нар хүртэл намайг
заримдаа загнадаг. Чи тэр сойс руугаа яв. Эсвэл энэ мойстаа үлдгээл ингээл чи яг юу болох гээд байгаа ирээдүгөө баг мэдж байгаа юм мэдэхгүй байгаа юм уу гэл ингээд загнадаг байсан байхгүй. Зарим нэг хүмүүс нь бол дэмждэг. Яг бол нөгөө кино урлаг гэдэг чинь нутаг зохиолтой салшгүй холбоотой учраас магадгүй кинонд тоглож байгаа энэ хүүхэд дараа нь сайн зохиолч болох ч юм бэлөө, сайн судлаач болж магадгүй ч гэдэг юм уу. Тэр утгаар нөгөө дэмждэг байсан. Тэгээд сүүл рүү санаа зовсон л да. За би ч одоо бараг сургуулаа төгсөж чадах нь уу яах нь те. Энд ч юу болоод байна гэж бодоод. Уул нь бол од болцсон байх. Тэгээд за од болцсон ч хайшээ. Яа үнэхээр од мод бол болоогүй шүү дээ. Тэгэл за ерөөсөө юу сургуультаа яг үнэхээр анхаарах хэрэгтэй юм байна гэдгсэн. Тэгээд тухайн үед би бас найз залуутай болсон. Одоо нөх хүмүүсийн мэдээд байгаа манай одоо хуучин найз залуу. Тэгээд тэр залуутайгаа би бас 4 жил 5 жил гаруй баг одоо үерхсэн гэх юм уу да. Тийм. Их удаа үерхсэн байна. Энд дээр нь удаа үерхчих хүний мэддэг гэж хэлж шүү дээ, тийм ээ. Үүний талаар ямар бодлоо гэдэг. Үгүй, ер нь үнэн л дээ. Хамгийн гол чухал нь ингэт юм лээ. Би одоо ингэж боддог байхгүй юу? Манай монголчууд яг Монгол ёс заншилт бол яалтчгүй нөгөө эмэгтэй хүн төрүүлж айлд очиж болохгүй тий. Тэгээд нөгөө заавал бэр гуйлах хэвээр айлд нэртэй хүндтэй очих хэвээр гэдэг штэ. Гэтэл нөгөө хүний мдээгүй дөнгөж үерхэж эхэлж байгаа сэтгэлийн өглөөр ч юм уу нөгөө хайр дурлал гэдэг юм а бодоод сэтгэлийн хөөрлөөр шийдэж шууд одоо аав ээжтэйгээ танилцуулцдаг тий. Тэнгуутаа нөгөө бэр мэрээ гуйлагчдаг. Тэгээд цуг амьдэрдэг. Тэгсэн чинь нөгөө хоёр хүн таардгүй хоёр хүн байх жишээний. Тэгээд тэнгуут салчиж байгаа байхгүй. Тэгээд тэнд нөгөө нэг хүүхэдтэй болчин тий. Хүүхдүүд чинь бас хүүхэдтэй болчин. За тэгээ нөгөө хүүхэд өнчирж байгаа юм. Гих мэтчил нөгөө нэг жоохон алдаач гэх юм уу. Эсвэл одоо энэ нийгмийн энэ юм нөгөө нэг хурдстай өөрчлөгдөд байгаа одоо шуурганд ч гэх юм уу нэг юм өртөд байгаа байхгүй. Тэгээ би анханасаа л угаасаа бодож исэн. Ээж автагаа танилцуулахдаа танилцуулна. Гэхдээ би нөгөө бэр гуйж гэдэг юм уу те ийм тийм асуудлыг бол ерөөсөн нийт тайхгүй. Эхлээ би энэ хүнтэй амьдарч үзэх хэвээр. Тэгжиж бит хоёр хэрэг хол аваадах юм бол хаяа нэг болцоол ингээд байгаадах юм бол бас би нэг сайн ойлгож чадахгүй. Дээрэс манай ээж аав нэрээ тэр хүн амьдарсан ч гэсэндээ ээж аав минь хажууд тэр хүн надтай яг жинхэнэ хүнээрээ байж чадахгүй байхгүй. Арай өөр байдаг ч юм уу те. Тийм болохоор за ерөөсөө би амьдарч үзье. Тэгээд хэрвээ болох юм бол хүүхэдтэй болно. Хэрвээ болохгүй бол тэр хүүхдийг би өнчрүүлж болохгүй. Би хүүхэд ингэж одоо юу яж болохгүй гэдэг юм. Би анхнаасаа амар хариуцлагатай гар хандсан. Тэгээ тийм болохоор бас яг үнэхээр 5 жил бас тэр хүнтэй хамт байж үзсэн л дээ. Тийм. Нилээ ер нь жоохон охин бахаас үргэсэн байж тээ тий. Тийм, ер нь аль тийм байна. За тэгээд таньсан хүний мөн чанарыг таньсан байж. Тийм, мөн чанарыг таньсан гэхээс илүү тэр хүн бит хоёр хоорондоо зохицгүй байна гэдгийг л мэдсэн гэсэн. Тийм. Чи анхны чи хариусан уу? Ми ямар авиарсан ч юм. Мэдгүй. Сайн мэдгүй шүү дээ. Яг анхны хайр гэхлээр одоо ч би боддیں۔ Яг хэн миний анхны хайр байсан юм бол да эсвэл миний анхны үерхжсэн банд байсан болов эсвэл анх удаага одоо тэг гараасаа хөтлөөд тэр романтик мөчүүдийг хамтдаа туулж исэн тэр хүн байсан болов эсвэл одоо хамт амьдарч исэн тэр хүн маань байсан болов анхны хамт амьдарсан хүн шүү дээ. Ер нь бол тийм. Тэг мэдгүй. Яг одоо ч би мэдгүй. Яг үнэндээ болоод нэр үнэнгээс яагаад тэгэхээр би баг боддөө штэ. Нилээ олон жилийн дараа баг эмгэн болоод баг эмээ болоод за тэр л яг жинхэнэ нөгөө хайр нь байж дээ гэд бодох болов гэж боддог байхгүй юу. Яг нөгөө нэг анхны хайр гэдэг утгаараа шүү. Тэрнээс ер нь л нөгөө нэг эрэгтэй эмэгтэй хоёр хүн бие биендээ эхлээд таалагдсан дараа нь шохоорхон дуурлан сүүл рүүгээ хайрлна тэгээд нөгөө хүндэлж эхлэн гэдэг юм нууч ингээд шатаараа явдаг байна. Хайрлсан бие нөгөө хүндлэн хайр дуурал гэж байдаг шүү. Энэ дотор бие нөгөө хүндлэн гэдэг нь юу вэ? Хүндлэл гэдэг чинь ер нь л бие лав итгэл гэж боддог шүү. За. Тэгээд зөвхөн тэр хүний хүндлэх биш. Тэр хүнийг хүрээлж байгаа бүх зүйлийг хүндэлдэг болов гэж боддог. Тэр хүний мөрөөдлийг, тэр хүний хайртай хүмүүсийг, тэр хүний найз нөхдийг, тэр хүний ажил төрөл, тэр хүний хамт олныг ерөөсө бүх зүйлийг хүндэлдэг байх хэрэгтэй. Тэр л хүндэл болов гэж боддог шүү. Тэгэхээр энэ хардл сэрдэл гэж юм байхгүй, итгэлцэл юм байна шүү дээ. Тийм, аль болохоор тийм зүйл байсан ч гэсэндээ хүн ярилцдаг, хилцдэг байх хэрэгтэй болохоос биш. Ямар нэг байдлаар хүнийг одоо ийм сонин атак ч юм уу сонин байдалд оруулах болохгүй байхгүй хардах ч юм уу одоо жишээл урлагийн эмэгтэйчүүдэд яг үнэлэхэд байдаг шүү дээ тиймэрхүү зүйл. Урлагийн эмэгтэйчүүд, урлагийн эрэгтэйчүүд аль алиндаа ингээд орж ирэнгүүт яг ойлгохгүй ингээд чиг нь өөрөө чийлэхээр атаклах гэдэг юм байх магадгүй тийм. Чи тэгсэн бидтэй, чи ингэсэн бидтэй. Бараг л хамт нөгөө кинонд тоглосон эрэгтэй үнтэй. Чи бараг үнсэлсэн бидтэй гэл тэгдэг тийм. Сингэл бол атакнд орж явбуу эсвэл атак хийж явбуу.
орчж яваагүй, нэг хийчих яваагүй. Би ер нь тийм дургу яг үнэ хэлэхэд. Тэгээ хэрвээ би дургу ч юм уу тийм зүйлээ шууд хэлчихдэг. Би юм анханасаа л тэр хүнтэй тэр эрэгтэй хүнтэй хэрвээ би цаашдаа дотносыг ч юм уу тиймэрхүү бодолтой л байгаа бол нэг 3 4 дахь болцсон дээрээсээ бараг л шууд хилцэн дээрхгүй. Тэгэхгүй бол дараа нь ингээл үл ойлголцол үүсээд гарч бас утгагүй шүү. Өө зөв тийм ээ. Тийм. Би бол тэгж боддог. Магадгүй хүнийг таньж мэдээж ин хэрсгүй ухаан суулсан ба шүү дээ. Тэр ингэж бодоход ч ер нь эргэн тойрны найз охтууд ч их нөлөөсөн. Найз охтуудаа. Магадгүй ингээл алдаж байгаа ч юм уу эсвэл танил охтууд ч юм уу хөрөл байдаг шүү дээ үүнд. Залуу хүн дууралтай яг ингээл сая өөрөө чи хэлдгээр бүгдээ олоо саллаа гэл. Магадгүй энэ бүгд бас нөлөөсөн багтай. Хүчин зүйл байсан баг. Тийм. Байсан л да. Гэтэ хамгийн чухал нь би боддоо шүү. Миний мөрөөдөл надад нөлөөсөн баха. Миний зорилго өөрөө том болохоор би нөгөө жижиг юмн дээр ерөөсөө өөрийгөө нөгөө шантруулж болохгүй, нугарч болохгүй. Хичнээн тэр миний нөгөө жижиг гэж бодсон бос хүмүүсийн хувьд том байсан ч гэсэндээ тэр бол миний хувьд жижиг учраас аль болохоор өөрийгөө амар юм хатуу чанга байлгахыг хичээдэг. Цэнгэл хатуу чанга бас шаартай гэж дээ. Тийм ч магадгүй хүнтэй хамт хайр сэтгэлийн холбоотой багтай тиймэрхүү үйлдэл гаргаж ирсэн үү? Хатуу чанга юу? Хатуу чанга шаартай ч юм уу? Үгүй шүү дээ. Эсвэл салхтаа за яах вэ гэлтэй. Үгүй би өстой тийм биш. Өстой тийм биш. Аюу сайн бүр саг залуутай чамд харуулнаа гэлтэй. Үгүй би тэгж боддгоо штэ. Одоо ингээл хүмүүс ингэдэг байхгүй юу? Яг үнэ хэлэхэд надтай уулзсан ганц 2 залуу ч юм уу те. Би ингээ уулзаа болж шít. Тэнгүүт хэрвээ чи надаас салж байгаа надтай ингээ болж байгаа бол надаас илүүтэй нь явж чи баг надад харуулаарай. Ухааны юм ярьдаг байхгүй юу? Тэр л амар тэнэг утгагүй асуудал ш. Би одоо тэр хүнд харуулахын тулд амьдарч байгаа биш шít. Магадгүй тэр миний одоо уулзж байгаа ч юм уу миний эсвэл ирээдүйд уулзах залуу ч юм уу те. Тэр хүнээс царайд сэрээд доорож болно. Ямар нэг зүйлээрээ доорож болно. Гэхдээ тэр хүнээс ямар нэг ямаараа илүүлэхгүй яг үнэндээ. Тийм болол би тэр хүнтэй уулзж байгаа гэсэн үг шүү дээ. Тэглээгээ би тэрийг заавал олон түмэнд батлаад юм уу эсвэл тэр хүний нүдэн дээр амар сайхан амьдарч байгаа юм шиг жүжиглэх ерөөсөө шаардлага байхгүй байхгүй юу? Тийм. Ганц хоёр залуутай уулздаг ч те. Үгүй уулздаг байсан гэж юм л та. Тийм. Найз залуугаас салсан гэж удаан хугацаанд амьдсан юм те. За үүний одоо ингээд найз залуутай бас нэр болоогүй л байгаа л нэ. Болоогүй л байгаа юм те. Сингапурт сурсан гэсэн тий. Тийм, хэлний бэлтгэл сурсан. Хэлний бэлтгэл сурж агаад хэр утсан юм? Нэг 6 сар 8 гарын сар болсон юм уу? Зүг. Одоо ер нь цаашдаа өргөжлүүлээд сурах гэж бодож байна. Суйстаа ч юм одоо сууж болохгүй. Сурмаар өөрөө чинь мөрөөдөл гэж боддог шүү дээ. Сурмаар л байна л да. Гэхдээ яг үнэ хэлэхэд нэг ганц 2 зүйл сайгаад тийм. За. Тэр нь юу гэхэлэр нөгөө мэрэгжлийн бишээжж кинон тоглосон ч гэдэг юм уу те. Тийм утгаар бол одоо суусын зарим оюутнууд ч юм уу зарим штэ. Зарим багш нар зарим гэж ярьж байгаа шүү. Бүгдээрээ биш. Жохон гадуурх ч юм уу те. Энэ хүүхдүүд нөгөө нэг мэрэгчлээ сонгоод 4 жил сураад ингээд чадан ядан ингээд төгсөөд те. Зөндөө олон кинонд тоглох нөгөө ажлын байрыг магадгүй энэ мэрэгжлийн бус энэ хүмүүс нь ингээд булаагаад идэх ч юм уу те. Энэ хүмүүс өөрсдөө 4 жилиг өөр юмд зарцуулчаад ийм салбар руу оронгуудаа эднэрийг ингээд тодорхой хэмжээнд нөгөө миний оронд 2 3 хүн тоглох байсан юмд нь би тоглоод ч юм уу ингэдэг ийм утгаар жоохон тийм гадуурхах гэдэг юм уу дургуутсах гадуурхах гэж бас хэлж байна. Улаан цай илт дургууслаа илэрхийлжсэн хүн байдаг юм. Байгаа л да. Байгаа ер нь бол улаан цай илэрхийлдэг хүмүүс байдаг байхгүй. Тэгээ тийм юмнаас нэгдүгürt айдیں۔ Хоёрдугаар яг үннээ хэлэхэд номын дугийн сонсоод ингээд яг шатлалтаагаар яваад ингэхээр нэг бодлын би заримдаа өөртөө итгэдэг байхгүй. За. Би чадах болов уу яах вэ гэдэг тэр. Яг үнэндээ бол би жүжигчдийг аюу хүндэлдэг. Тэгээ ялангуяа театрын урлагийг бол бүр маш их хүндэлдэг байхгүй. Тэгээ хүмүүс надад асуудаг л да. Чи чамайг зүгээр жирийн хүмүүст бол нөгөө кино тоглоод явгууд театр дээр тоглож болох юм шиг ингээд санагдал бодогдоод идэм шиг байна. Тэгээд одоо жишээлбэл юу гэдэг чи Ромео Жюльеттэй тоглож болохгүй муу ч гэдэг юм уу те. Эсвэл чи драмын театрт орж болохгүй муу ч гэж ах шиг. Яа болохгүй. Болохгүй. За яац. Яа гэвэл эн чинь театрт бол мэрэгжлийн хүмүүс заавал байх хэрэгтэй байхгүй. Тэнд олон дахин тоглоно, олон дахин чи авьяастай байгаад шүү дээ. Түл яах. Үгүй өөрөө л авьяастай шүү. Үүлдээ. Яа хинээс яагаад байгаа. Айхаагүй л дээ. Зүгээр яг үнэ хэлэхэд зарим талаараа бас тэгж урлагийг нэг болонд оромжиж болохгүй байхгүй. Цензур байх хэрэгтэй шүү дээ. Кино гэдэг бол яг нөө яг дэлгэцэн юм. Учираас би нэг удаа би буруу тоолж олно те. Тэрийг дараагийн кадр дээрээ би засч болох байхгүй. Гэтэл театрт болохгүй шүү дээ. Магадгүй театрт зарим хүмүүсийг тийм
нөгөө нэг удаагийн тоглолтын дээр жоохон иймэрхүү тоглолцоод хоёр дахь нөгөө өдрийнхөө тоглолтын дээр бас өөр тоглож болно л гэж яриад идэх юм. А гэхдээ театр гэдэг шууд амьдаар харьцдаг учраас хэрэв би уйлах хэвээр ч юм уу уурлах хэвээр байтал би тэрийг чадахгүй л яах юм гэдэг амар том жил өрөөлөөс юм бол муу өсдөж сууж л орчихгүй байсан. А гэтэл бас надад жүжигчин байхаас илүү үгүй жүжигчин байхаас илүү надад нөгөө анханасаа нөгөө яг сэтгүүлч гэдэг юм уу те нөгөө хүүхдийн нэвтрүүлэг хөтлөөд явцсан байсан болохоор би сэтгүүлч болно даа гэж боддог байсан байхгүй. За. Тэгээ тэр тал маань илүү их тэр мөрөөдөл нь надаас илүү давцсан. Тэгээ дээрэс нь би тэр тал дээр илүү ихтгэлтэй байсан өөртөө. Тий. Тэгээ одоо хүүхдүүд ингээл нэг мэрэгчлээ сонгоно гэдэргээл ярьдэн шүү дээ. Тэгээ тэр үед л миний чаддаг юм одоо монгол хэл уран зохиол ярих чадвар л байсан юм болоо да. А гэтэл бас одоо бодоодсэн чинь сэтгүүлч гэдэг чинь зүгээр нэг ярьдаг хүн бас биш л гэдэм байлээ л дээ. Бас зүг шүү. Тийм бас хэцүү хэцүү. Би ч сэтгүүлчээр төгсөлт. Яг өөр шиг чи би сууйст орой гэж чадаагүй. Тэгээ бас Өөрөө яагаад ороогүй? Янз бүрийн шалтгаан байсан л та. Гэр бүлийнхэн дургуйцаад байгаа. Олон зүйл байсан. А одоо тэгээд яг сэтгүүлч болсондоо харамсдаг ч юм уу эсвэл би жүжигчин болвол иймэрхүү жүжигчин болох байсан байх та гэж юу боддог уу? Гүг тийм боддгоо. Мэдээж хүн болгоноос бодно л та. Хүн болгоно дотроо өөрийн сүнс бодолтой гэдэг шүү дээ. Гэтэ одоо бол зөв гэж бодож байна уу? Тийм буруу юм надад байхгүй л гэж бодож байна. Алдсан юм байна. Чи ч харамсдаггүй шүү дээ. Харамсдаг. Болчихлоо шүү дээ. Хойл ингэ суучлаа шүү дээ. Яаж амьдрал тийм. Oh, Miss Lucy, dead and gone, left me here to weep in my... Бородино талах том хар талах чихэр компани Монгол хүний уруу хаан хүч хөдөлмөр шингэсэн Монгол брэнд Шилмэл буудан Монгол айл бүрт зориулв. Герман чанар Grundig хамгийн сүүлийн 3D смарт зурагтыг хааж байхгүй хамгийн хэм түнээр зөвхөн 8 электроникс ус. Олон улсын цахилгаан холбооны байгууллагаас цахим орчинд хүүхдийг хамгаалах санаачлагыг дэвшүүлж, нэгдсэн үндэсний байгууллагын гишүүн орнууд болон салбар байгууллагууд маань Star телевизээр гарахаас гадна бас Star телевиз албан ёсны вебсайт хуудсууд болох YouTube-ийн хуудсуудаар за Star TV HD гэдэг нэртэйгээр апплаудыг тавигдж байгаа. За мөн Facebook-д тавигдж байгаа. За үүний хажуугаар бас бидний хийсэн уран бүтээлийг, за уран бүтээл гэж энэ нэвтрүүлгийн дугаар болгоныг одоо энэ MJL TV гэд байгаа юм. За энэ бас нэг нь болохоор тэгээд Дэлхийн Монгол гэд одоо ийм YouTube-ийн чаналууд байгаа. За эдгээр бол одоо зөвшөөрлгүйгээр аваад албан ёсны биш аваад өөрсдөө тавиад тэгээд зар сурталчилгаа бас байршуулаад тах шиг байна. За аль болох үзэгч та бүхэн бас Star TV HD гэсэн чаналаас учиртай орлого хүлээж авч үзээрэй. За энд бол чанарын өндөр түвшинд, дуу төрсөн өндөр түвшинд Full HD-гээр та бүхэн зориулсан бас тавигдж байгаа гэдгийг хэлье. За энэ хүмүүс манаас энэ үйл ажиллагаагаа зогсоогооч гэж хүсэж байна. За ойрд бас ямар ажлыг яваад байна? Дөрвөн хоёлоо бас хальт ярьсан. Юу байсан? Би нэг итгэл нэг сэтгэлээ төрийн бас байгууллага байгуулсан байхгүй. За. Хизээ байгуулсан. Анх би Facebook дээр бичлээ л дээ. За. Яг одоо ингэ шинэ жил болох гэж байна тий. Надтай хамтраад нийслэл 9 дөрөвт байгаа хөгжлийн бэрхшээлтэй болон одоо нэн ядуу зорилтод бүлгийн хүүхдүүдэд 6000 гаруй хүүхд үйдэг юм байна. Тийм хүүхдүүдэд ингээ хамтраад бэлэг өгөх хүмүүс байна уу гэдгсэн чинь хүмүүс хандахгүй юу байна аа эле төслийн нэтрэгээд. Тэгэхээр заайлаа тэгвэл бүгдээрээ ярилцъя гэд нэг групп болголоо. Тэгээд Facebook-ийн групп нэгээл тэндээ ярилцаал ингэсэн чинь нөгөө хүмүүс маань бүр үгээ бүгдээр нийлээ төрийн бас байгууллага байгуулъя. Аль болохоор тэгээд тамга тэмдэгтэй албан ёсны ийм юм байгуулад цаашдаа зөвхөн ийм ажил хийхгүйгээр зөндөө олон ажил хийх гэсэн байхгүй. За тэгээд ингээд нэг итгэл нэг сэтгэлгээ төрийн бас байгууллага байгуулад тэгсэн чинь 6000 хүүхд гэсэн чинь айгүй хэцүү байна. Нэг хүүхдийн бэлгийг 5000-д батсан чинь 30 сая төгрөг бид нарт хэрэг болж байна. Гэтэл бид нарт ерөөсөө нэг 10 хэд 20 хоногийн хугацаа байсан байхгүй. Гэтэл 30 сая төгрөг яаж 20 хоногийн дотор бид нарт цуглуулж чадахгүй гэд нөгөө гişүүд маань. Тэгэхээр за тэгвэл яах вэ гэж. За тэгвэл 2016 он гарах гэж байгаа юм чинь 2016 хүүхд болгоод тэгээд хүн болгоноос 2016 төгрөгийн юм хандив бүгдээрээ босгоё. Тэгээд ерөнхийдөө бол 10 сая 80 мянган төгрөг бүгдээрээ босгоод тэгээ хүүхдүүдтэй 2016 ширхэг шинэ жилийн бэлэг авч өгье гэд. Тэгээ одоо ингээ 2016 бэлэг гэдэг бид нар сайн үлсэн гэж ярихгүй аа. Чин сэтгэлийн аян гэж нэрлэж байгаа. Яа тэгэхээр сайн үлс гэхээр өөрөө нэг сонин юм нэг тэр хүмүүст нөгөө одоо тэр эмзэг давхрын хүмүүс шүү дээ тий. Тэд нарт жоохон ингээ буруугаар хэлээд байгаа юм шиг тий. Сайн үлс хийгээд байна гэхээр нэг
юм нэг жоохон тийм сонир сонсогдоод байгаа байхгүй. Надаас нэг бодол өгдөг байхгүй юу? Айгүй их сайн үсгээл бас ингээл Facebook мөгөөр явж байгаа харагддаг юм. Нэг талаараа энэ маань ингээл зөвлөдөө зөв хүн тусалж байна. Гэхдээ нэг өөгшүүлж байгаа. Нөгөө талаар за би сайн үсээ ээж тэ би за энэ өглөө шүү тэ би өгч ингээл ингээд байгаа ч юм шиг тэ би ингээл тэгэл ингээл өөрөө энэ тийм ярилцлагагүй бол тэгснэ би л ингээд байгаа юм санагддаг байхгүй юу бас. Тэр талаар юу гэж боддог өөрөө? За ингэж за би бас энэ талаар бодож байхгүй. Наа ингээл ингэхээр нөгөө хүмүүс ч юм уу нөгөө нэгтээж үдчих чинь нэг хүн ингээл нэг өөрийгөө нэх олон таниулах гал бүр ядаж зүдэж байна гэж бодож байгаа зарим хүн байгаа. А гэтэл хэрвээ би ярихгүй бол өөр нэг хүн ярина та. Тэгэхээр тэр нь хүмүүс хүрхгүй байгаа байхгүй. Зөв. Тэгэхээр яалчгүй би ярихаас өөр шаардлага болчихж байгаа. Аа тэгээд нэвтрүүлгийн тэрт ингээ ороод ингээд одооноос ингээ эхлээл орё гэл ингээ явж байгаа юм л та. Тэгээд тэгвэл манайхаар эхэлж байна уу? Одоо бараг танахаар эхэлж байна. Тийм. Тэгээд ингээ явангуут бас давхар зүгээр нэг ингээ хүмүүсийг бас суулгахгүй гэдэг нөгөө нэг телевизийнхэн чинь. За яана гэдэг байгаа. Чи тэгээ өөрөө бас нэг хүнтэй ч юм уу те. Ингээ заавал ингэж суу. Эсвэл чамаас өөр олонний танилгүй орчвол тэрийгээ суулгах гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр одоо яалтчгүй ингээ би явахаас өрөөгүй. А тэнгуутаа бид нар ингээ арц марц ингээ тараагаад те ингээд захаар ч юм уу нөө өргөө кино театр эсвэл тэнгис кино театр гэл ингээл нөө олон хүн цугладаг газруудаар явъя гэж байгаа байхгүй. Тэнгис дээр очиж үзлээ, өргөө дээр очиж үзлээ. Зүгээр нөгөө хүүхдүүдээ нөгөө нэг гişүүдээ явуулж үзлээ. Тэгсэн чинь хүмүүс итгэхгүй байна. Яг үнэ хэлэхэд энэ нэг хэдэн хүүхдүүд одоо бараг те нэг худлаа нэг юм хайрцаг хийчихэд хэдэн дөрөв цуглаж чад оройн шоудаж ууж идэх гээд байгаа юм уу? Юм зарцуулах гэдэг яг үнэхээр ойлгомжтой те. Амар согтом өгтэй байж. Магадaltaй яг тэгэл тийм хийгээ яваад байгаа юм зөндөө байгаа юм чинь. Бас тийм. Миний нүдэн дээр тийм ингээд яваад хар чинь тэгэнгუთ би өөрөө ялцчихгүй нөгөө нэг зузаан оролт малгайгаа зүгэл ингээл нүрэ хамаа таглаад боод ч гэсэн ингээл зах махаар явъя гэж байгаа байхгүй. Нүрэ боох орчин. Яа тэгэл одоо нөгөө итгэхгүй байх юм бол би байна гэж одоо харуулна. Зарим хүмүүс намайг танихгүй шүү дээ яг үнэ хэлэхэд. Тань шүү дээ. Би байна боолон гэрээ. Огт тийхээстэй тий. Би тэрийг чи сонссон. Тэгээд маа нэвтрүүлгийн уран бүтээлч би өөрхийн маах телевизийн ч бас мөнгө төрөг мөнгө хүмүүс шүү дээ. За баярлалаа. Тэгээд бас өөрсдийнхөө яг сэтгэлээс нэг юм хүчөөхөө бэлдсэн. Тэгээд яг далаа туслах нэмэр хичээр гэдэг. Оо за баярлалаа. Сайн үсгэн дэлгэр болтгоо өстэй их баярлалаа. Тийм их юм биш ээ. Гэвь их багтаа голно биш байхгүй юу? Энэ одоо нэвтрүүлгийг үзээд те энэ алтан байгууллагаар бас хүмүүс ингэж нэгддэм байх, сайхан сэтгэлтэй хүмүүсээс олон байгаа юм байна гэдгийг олон хүн бас харна. Тэгээд бас давхар бас манай нөгөө нэг хандвийн даасанд маань мөнгө хийх болов. Олон хүмүүсийг бас баярлуулах болов гэж найдаад байна. Яг үнийг хэлэхэд би жоохон ингэж айгаад байна л да. Том дугуйцсан 2016 хүүхэд баярлуулна. 10 сая 80 мянган төгрөг олно гэд ингээд гişүүдийнхээ өмнөч тэр одоо энэ фэйсбүүкээр ерөөсө зарлцсан шүү дээ. Би тэгнэ гэж зарлцсан. А гэтэл яаччгүйгээд тэр мөнгө олж чадахгүй бол яах вэ? Нөгөө хороод нөгөө нэг хүүхд хөгжлийн төвүүд маань нөгөө хүүхдүүдэд маань хилцэн байдаг тий. Нөгөөдөл маань гордоод ингээ хүлээж идэг. Тэгэхэд нөгөө хүүхдүүдийн зарим нэгд нь тэр мөнгө бэлэг очиж чадахгүй бол яах вэ? Хитгэн бэлэгтэй болчихвол яах вэ гэдэг яг үнэхээр үнэхээр айж байгаа. Магадгүй битээр үзэж байгаа хүмүүс бас одоо яг одоо туслахыг хүсэж байгаа бах. Магадгүй битээрийг үзээд яг одоо энэ хүнтэй яаж холбогдох вэ гэж бас хүмүүс бодож байна. Тий. Тэгвэл шууд утасны дугаараа л зарлчих яг үнэ. Тэгтээ тэр нөгөө нэг намайг сонирхож байгаа залуучууд залгаараа гэсэн үг биш шүү. Яг үнэндээ бол Монгол хэлийг залгаараа тийм. Чин сэтгэлээсээ туслая гэвэл 8606 1161 гэд миний утас байгаа. Нэг итгэл нэг сэтгэлгээд төрийн бас ТББ гэд ингээд бичингүүт Facebook-ийн пэйж бас групп байгаа. Тэгээ тэрэн рүү хандаад ер нь бол миний Facebook руу оруулах гэхэд бол бүх мэдээлэл нь бүгдээрээ байгаа. Тэгээ туслаараа гуйж ийн яг үнэндээ тийм. За одоо яг одоо хийж байгаа ажлынхаа хувьд юм байгаа юм байна. Ер нь энэ танаа энэ юу чи хэдэн хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа юм бэ? За манай групп бол одоо ингээл найзуудаа нэмэл ингэсээр бол 2000 хэдэн зуун гишүүнтэй болсон байхгүй юу? За. Гэхдээ тэндээс итгэвтэй яг үнэхээр итгэвтэй туслая юу илээ гэж байгаа хүмүүс маань нэг 20 гаруй хүн байгаа. Тэгэхээр бас тэгээ ингээд харахаар монголчууд нэг бодлоо юм. Нэг юмд нэгдэж чаддаг гэдэг хэрнээ бас нэг бодлын чаддаггүй юм шиг. Чадаач чадаач юм шиг байгаа байхгүй юу? Тийм. Тэгээд нэг юм бас бодож ин л доо яг ингээд хандив ингээд хүмүүс хэлж байгаа байхгүй юу? Чи тэгэл мөнгө цуглуулаа те нэг хитэн чихэр бичэн өгөөл эн чи ингээд хүүхдүүд идэл тухайн үед дуусч штэ. За би бас тэг бодож байлаа. Штэ гэл ингээд бодож байгаа байхгүй юу? Гэтэл бид нар зүгээр үтэн тэр хүүхдүүдэд бэлэг өгөхгүй маа. Өнөөдөр шинэ жил болж байгаа.
хүүхд болгон баг бэлэг авдаг штэ ээж аваасаа цэцэрлэгээсээ сургуулаасаа тий ах дүүгээсээ ингээд авдаг. Гэтэл тэр хүүхдүүд хинээс ч авч чадахгүй байгаа. Хизээч чихэр идэж үзээгүй хүүхд хүртэл байгаа гэж байгаа байхгүй. Гэтэл өнөөдөр бид нар гурил бодоо авчирч өгөө яах юм бэ? Тэр хүүхдүүдийн эцэг их өнөөдөр хариуцлагагүй тий олигтойхоо амьдарч чадахгүй байгаагийн үнэс бид нар хариуцлага өргөх ёсгүй шүү дээ яг үнэндээ тийм биз дээ. А хэрвээ дараагийн удаагийн ажил маань бол гурил будаа гэр өгөхтэй гол нь биш. Магадгүй өнөөдөр 11 дугаар ангийн тий 12 дугаар ангийн хүүхдүүд конкурсанда бэлдэж чадахгүй өнөөдөр мөнгө авахгүй тий тавтлага амаар байдаг. Мөнгө авахгүй байгаа. Өнөөдөр математиктаа мөн хүүхд эдийн засгч болохыг хүсээд байвал яах юм бэ? Тэр хүүхдүүдэд магадгүй манай групп дотор тий сайн математикч хүн байгаа, сайн монгол хэлний багш байгаа. Тэр хүмүүс маань үнгүй тавтлага өгье л доо. Тэгээд буцаад ирээдүйд тэр хүүхд маань сайн мэрэгчлэн болгол тий. Тийм л юм бодож байгаа байхгүй бид нар. Тий. Тэгээ одоо та хүн үзэж байгаа бол яг гарч байгаа хаягаар бас сингэлтэй холбогдож болох юм байна. Тий. За нэвтрүүлэг маань хэсэг ормын дараа үргэлжлэнэ. Oh, Miss Lucy dead and gone, left me here to weep in my... Өчигдөр ойлгох нэвтрүүлэг та хүн үзэж байна. Зингэл ер нь яг одоо ямар ажил хийж байна? Яг Одоо энэ ажлаас гадна. ажил хийдэг шүү дээ би. За яг үү. За ажил хийхээр асуудал байна. За Зарим хүмүүс намайг боддог л хэл та. Яа үнийг хэлээд ингээл заримдаа ингээл Facebook энтрээр амар юм доромжлсон ч юм уу юмнууд орж ирдیں۔ сайх махтай гэлөө. Сайх махтай Чи гэлөө. баг тий сайхан явахын баг л яаж юм баг гоё яагаад идэм баг хинээс тусламж авдیں ч гэж ах шиг чиний спонсор бол яач гэж ах шиг зарим нэг хүмүүс утгагүй юм яг үнэлэхэд орж ирдэг байхгүй. Сайхан сэтгэлтэй. Тэгээ би нөө Монголын скриншот штий групп бил үлнүүдтэй үү. Үлнүүддэг үү дээ яриаггүй хэлгүй дээ. Скриншот мод хэлгүй Нэг тийм нэг групп байдаг байхгүй юу? Байдаг шээ чи ч мэдчихэж штий юу нэ. мэдгүй. За тэр яасан. Жишээлбэл тэр мөрөн дээр би ингээл скриншот хийгээд тавьж болно л доо. За Тэгтэл тэр хүмүүсийн нэр хүндийг бодоод тий тэгээд ч угаасаа нэг тийм их юм шиг тийм ингээд тавиад авахаас юм ихэд утгагүй байхгүй. Би ажил хийдгүү. А тэгтээ ажил хиймээр байдаг боловч нөгөө нэг кинонд тоглоод ингээд явдаг болохоор зарим үед нөгөө киноны санал ороод ирнэ. Тэнгууд би нөгөө ажлаа сар ч юм уу орхиод хаях хэрэг гарна. А гэтэл албан байгууллагуудаас тодорхой хэмжээний цагийн хуваарьтай байдаг. Тэр болон бүгдээр яг ингээд ажилчид нь өглөө 9 цагаас цуглаад орой 6 цагтаа тардаг. Цалингаа яг тэр журмаараа ч авдаг. Цагийн бүртгэлтэй байдаг шүү дээ. А гэтэл нэг толгой нэг нөхөртэй томдлоготой ч юм шиг нэг ажилд орчаал тэгээд сар ч юм уу. Кинот оллоо ажиллаарай гэж гарч авчаал буцаал өөзөө дуусчлаа гэж орж ирэхэд хин ч яг үнэхээр зөвшөөрөхгүй болчиход байгаа байхгүй. Тэгэхээр ер нь ингээл кино тоглож байгаа л хувийн юм л ихлүүлвэл зүгээр юм болоо гэж бодож байгаа. Эсвэл телевизд одоо ажиллавал болт юм болоо болтгүй юм болоо. яг ер нь чигээ олоогүй л байгаа юм тийм. Ер нь ингээд 5 жилийн дараа Цэнгэл ямар хүн байх? Юу хийдэг баха? Эсвэл кинонд тоглосоор л байх юм уу? Эсвэл ажилдаа байх юм уу? Эсвэл зөвхөн хувийн маал хий гэж бодож байгаа юм уу? Миний нэг мөрөөдөл би ч үгүй яасан ч олон мөрөөдөл. Юм мөрөөдөл гэдэг. Мөрөөдөл байдаг байхгүй юу? Өөрөө гоё кино зохиол бичээд тэрийгэ продюсерлаад заавал өөрөө тоглох гол биш. Сайн жүжигчдийг тоглуулад тэгээ нэг сайхан нэг кино бүтээх юмсан гэж. А гэхдээ тэр кино нь ямар хөө кино байх вэ гэхээр аль болохоор намтарчсан биографи тийм кино байгаасаа гэж би бол бодож байгаа. Тэгээд заавал тэр нь түүхэн хүн байх албагүй. Сайн зүйл хийж бүтээсэн эсвэл хэцүү амьдралаас өнөөдөр амар том амжилтанд хүрч чадсан эсвэл маш хүнд өвчнөд байжгаад нөгөө амьдралынхаа эцсийн хугацаанд зөндөө олон сайхан зүйлсийг хийсэн тийм гоё амьдралын түүхтэй жирийн нэг хүн байсан ч гэсэндээ маш баялаг тийм амьдралын түүхтэй тийм хүний тухай кино хийвэл гоё юм болов гэж бодож байгаа. Яагаад тэр би өөрөө тийм биографи кино үзэх дуртай л та. Тэгээ тийм намтар ийм номнуудыг бас унших дуртай. Тэгээ тэндээс нэг гоё тийм урам гэх юм уу, зориг гэх юм уу, энэ хүн өнөөдөр хөлгөө гаргүй ээжж ийм хэрэг явж хахад яагаад дөрөв мөвчнтэй дөрүүлээ байгаа би яагаад ингэж чадахгүй байгаа гэдэг одоо тийм гоё урмыг авдаг байхгүй юу. Тэгээ кино бүтээгээд энэ тийм бол хүмүүс маань бас дэлгэцийн урлагаас бүр илүү зүйлийг олж харах болов гэж би бол боддیں۔ Тэгээ тийм кино магадгүй 5 жилийн дараа хийцэн байгаасай. Магадгүй дараа жил эсвэл дараа жил гоё мөрөдлөө. Тийм л байгаасаа гэж хүсэж байна. Тэгээ мэдээж яхаа өөрийн гэсний хувийн нэг хийдэг юмтай байх. 5 жилийн дараа гэр бүлтэй болцсон байгаасаа эмэгтэй хүнийхээ хувьд хүүхд төрүүлсэн байгаасаа л гэж хүсэж юм да тийм. Хоёр мэдгүй ямар ч гэсэн нэг хүүхэд бол
байгаасай л гэж хүсэж байна. Яг л одоо бас оройтно гэж ярихгүй л дээ. Гэхдээ л эмэгтэй үл болсон юм чи өрөөд маа үлдээх хэрэгтэй шүү дээ. Гэхдээ бүтэн гэр бүлтэй байгаасай гэж бас хүсэж байна. Бүтэн гэр бүлтэй байх юм бол яах вэ? Одоо тэгэл яг зөв хүнээ л олох хэрэгтэй шүү дээ. Нөө цэнгэлдээ таарсан дагуугаа л олох хэрэгтэй л болно л да. А тэгэхээр тул бас тодорхой хэмжээний олон дагуунуудыг бас илээх хэрэгтэй л болно л доо. Яг үнэндээ хэлэхэд Цэнгэлийн насаас ер нь бас явцсан биш үү те. Эмэгтэй гойг олдохгүй биш ингээд бас нэлээ олон ингээ илээгээ яваад харч илсэн шүү дээ гэж. Дугуйнууд илээгээл те. Харин тэгэхээр тэр дугуйнуудаа илээхгүй тулд харин зөв дугуйгаа л олох хэрэгтэй байхгүй. Гэтэл зөв дугуй юу буруу дугуй юу гэдэг бас мэдгүй. Бурхан л одоо тэрийг сайхан шийдээд өгөх байх таа гэж бодсон. Би сая зүгээр наригдсан шүү. Хүмүүс бас үзэгчд үзэл доорн комент бичдэг байхгүй юу? Энэ нэг гачи юм чи нэг асуугаад өө болсон шүү дээ. Оо өөрийн чинь намаагч чинь миний тэнийг өгөх юм чи ингэж хариулах юм гээл. Мондгууд биш үү дээ. Би бичээрээ тий. Уулмаараа хэлчих шатлаа шүү дээ. Заавал бүгд таалагдах уусаа. За кино хийх гэж байгаа юм байна. Хийн гэж ер нь мөрөөдөж байгаа юм байна. Хийх гэж байгаа юм байна. Уусаа гоё амны хэлсэн шүү дээ. Сайн үсээ амжилт амжилт хүсье. Тэгээ цаашдаа ажиллаж өндрөөс өндөр амжилтыг хүсье. Хүсэл мөрөөдлөө биелүүлээрэй. За, юу л туршгээ. Өөр чинь ч гэсэн хүсэл мөрөөдөл биелэх болтугай. Баярлалаа. Тэгээ галз зөвхөн сайхан өсгөө. Урлагийг мөлөөж авсан маш их баярлалаа. За, баярлалаа. Ирсэн баярлалаа. Тэгээ үзсэн бас үзэгчтэй баярлалаа. Үзэж байгаа үзэгч маань яг удаа гарч байгаа хаягаар бас цэнгэлтэй холбогдож болно. За.